2025 оны 10 сарын 9-ний өдөр яг одоо цаг 11 цаг 10 минут болж байна. За тэгээд бэлэгт бол одоо албан ёсоор бол 16 нас хүрсэн. Одоо 11 дугаар ангийн сурагч. Тэгээд ер нь би 9 дугаар ангиас эхлээд биштэй хичээл хийх сонирхол маань бол нэрээ бүр навсунсан. Яагаад вэ гэх юм бол биштэй би 9 жил би тасралтгүй хичээлээ хийж байгаа заяа. Тэгээд 9 жил сурснаас эцэст ингээд хоошоо эргэж харж байгаа. Тэгээд асуулт маань биштэй. Би яг юу сурсан юм? Одоо би нийгэмдэр гараад мөнгө олъё гэмүүд би яг ямар чадвартай байлээ? 0. Юу ч байхгүй. Мөнгө олох ямар ч чадвар байхгүй. Ямар ч hard skill байхгүй. Англи хэл 0. Англи хэл дээр хамгийн сайн л гэдэг хичээлэл хийдэг. Тэгээд шалгалтын дээрээ сайн авдаг, сайн дүнтэй, бүх хичээлүүд A нэмэх те бүр 100% гардаг гэсэн. Англи хэл бол нэр ярих юм бол мэдгүй новш. Ямар ч hard skill байхгүй. Тэгээд тэнцнээс хичээл хийх хүсэл буурсан. Одоо ялангуяа хичээл хийх хүсэл бол тэгэхээр 0 руугаа орж байгаа. Нэг л их ном уншуулсан. Тэгээд цээж бичиг бичүүлнэ, юм цээжлүүлдэг л болсоод. Тэгээд хичээл нь нилийн надад бол амар уйдгартай санагддаг. Одоо би ингээд бүлүүтэ 10 сар болж гэтэл миний хийсэн мөнгийг хар. 10 сарын эхний 6 сар би мөнгө хийгээч хүү 7 8 9 10 би 4 сард нийлээл нэг 16 7 сая л хийсэн байна. Хүрхгүй. 4 сард би нийлээл нэг 10 сая л хийсэн байгаа. Би 1 сард хамгийн дээдлээ 4.4 сая л хийжсэн. Тэгээд 3 сая, 2 сая, 1 сая гэж явсан баг та. Энэ сарын маань орлого хийдیں۔ Бүү мэд. 9 сарын орлого маань бүү мэд. Орлого зарлага хоёр л тэнцүү зөө. Тэгээд одоо биштэй би нэг дансдаа нэг 100 200 када болоод ирэх юм ба subscription татаал явчихна. Өнөөдөр бол өөрийгөө хинч биш гэдэг юм аюугаа мэдэрч байна. Жинзи үеийн биш яг гавл илүү. Зүгээр тэр томныл зургийг хараад зүгээр хутаа зоочдөг нас. Тэгвэл бүр амар чухал юм арч яач юм. Энэ Otcom Mio, Togo, Cities энэ гадаадын залуу байна. Надад биш тий. Англи хэл байхгүй гой өндөр бий байхгүй. Булчинлэг бий байхгүй. Англи хэл байхгүй. Тэгэд гой царай байхгүй. Мөнгө байхгүй. Тий. 0-ээс эхлэх гэдэг нь ийм л баг та. За яг хаа тэгээ болгоно дөө хөө. Тэгээ өвчч чи яг юу ярих гэж бодлоо. Хичээл хийх хүсэлгүй болсон л ярих гэсэн шин. Тэгээ миний харж байгаагаар биш би баг 12-оо төгсч чадах юм болов? 12 төгсөөс өмнө суулаасаа гарах магадлалтай гэж би харж байна. Би яагаад хичээл сурвалд явж байгаа би үнэхээр ойлгохгүй байна. Тэгээ би ингээд өдрийн би 8-9 цаг унтан зөө. Ер нь 24 цаг зөө. Муудаа гэж бодоход л би 7 цаг унтан зөө. Тэгсэн юм стил би ядарч